Улаанбаатар трамвай төслийн архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлийн депогийн байршил дээр бид нар ажиллаж байна. Улаанбаатар трамвай төслийн техникийн ерөнхий байдал талаас та бүхэнд бас товчхон танилцуулъя. Трамвай төслийн маань хамгийн гол хэсэг бол хөдөлгөөн бүрэлдэхүүн байгаа. Хөдөлгөөн бүрэлдэхүүний хувьд бол 100% цахилгаан. Олон улсад трамвайн хөдөлгөөн бүрэлдэхүүн дөрвөн төрлийн хөдөлгөөн бүрэлдэхүүнүүдийг ашиглаад эхэлсэн байна. Ус төрөгчөөр явдаг, супер конденсатороор явдаг. За агаарын шугамаас дижигддэг, доороос дижигддэг гэх мэт дөрвөн төрлийн хөдөлгөөн бүрэлдэхүүнүүдийг ашиглаж байна. За манай техник эдийн засгийн үндэслэл боловсруулах суурь судалгааны үндсэн дээр бол бид 750 вольтын тогтмол вольтоор дижигддэг ийм трамвайг бол сонгож концепцийг бол хөгжүүлээд ингэ явж байна. Хөдөлгөөн бүрэлдэхүүнийхээ талаар бол дэлгэрэнгүй хэлэхэд бол регенератив системтэй өөрөөсөө бас тог гаргана. Тогны хамгийн бага зарцуулалттай байх хүчин чадлын хувьд бол 1-р шугам маань 7.9 МВт, 2-р шугам маань бол 8.3 МВт цахилгаан эрчим хүчүүдийг бол шаардна. Эрчим хүчний яам бусад холбогдох байгууллагуудтай зөвшөлдсөд трамвайгаа бол 2 их үүсвэрээс найдвартай үйл ажиллагааг нь хангах зорилгоор 2-оос 3 их үүсвэрээс бол трамвайг бол тижээх цахилгаанаар хангах бол бололцоотой байгаа.